Хятадын олон улсын радио. Хятадын олон улсын радио Бээжингээс ярьж байна. Хятадын олон улсын радио Бээжингээс ярьж байна. Монгол хэлээр онгоох манай нэвтрүүлэг эхэллээ. Самэтхэн ирсэн сонсогчдоо өнөөдөр бол 11 дугаар сарын 26 лав гараг. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд оны эхний 10 сард Хятадын салбаруудын гадаад руу хийсэн шууд хөрөнгө оруулалт 7 хоноор нэмэгдэж зэрэгсүүлэх үе мэдээ орон зохиолын нэвтрүүлэг зэргийг хүртэл бэлтгэл. Одоо мэдээ хүргэе. Сэтгүүлчдэр 11 дугаар сарын 25-нд Хятадын худалдааны яамнаас мэдээснээр энэ оны эхний 10 сард Хятадын бүх салбарын гадаад руу хийсэн шууд хөрөнгө оруулалт 1,33 тэрбум 230 саянд хүрсэн. Өнгөрсөн оны мууяс 7% өссөн байна. Үүнд Хятадын дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн 152 улс орон бүс нутгийн 1553 хилийн чанддаг компанид санхүүгийн бас 872 тэрбум 600 сая шууд хөрөнгө оруулалт хийсэн. 6% өссөн үзүүлэлт юм. Оны эхний 10 сард Хятадын компаниуд бус ба замын хамтдан бүтээн байгуулагч орнуудад санхүүгийн бас 234 тэрбум 150 сая шууд хөрөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн оны мууяс 22.3% өссөн юм байна. Гадаад захиаллагч төлөвлөлтийн хувьд Хятадын компаниуд бус ба замын хамтдан бүтээн байгуулагч орнуудтай хэмээр байгуулсан гэрээний дунд 1,333 тэрбум 810 саянд хүрсэн. Өнгөрсөн оны мууяс 24.4% өссөн бол гүйцэтгэсэн ажлын хэмжээ 804 тэрбум 230 саянд хүрчээ. 1.4% өссөн нэмэгдэжээ.